Халуун цусд эхэн өглөж би өөр минь хурч байна. Та нар хурч байна. Хурч байгаа хүмүүсийн сэтгэлээр мэдрэлцсэн. Миний халуун цус туслах биш бүр ширж байна. Монгол улс гэдэг биш бүр шулж байна. Улаанбаатарыг үжидэг хужаагаар дуулж байна. Тэд гэртээ байгаа юм шиг бидний сэтгэл ихэлж байна. Монгол хүнийг алсан гэхэд 76 тоохгүй гэн. Ард түмний тоохгүй бол бидний нэгдээс айлхаа мэд хужаа хэлдэг гэсэн хүмүүс 76 байхад зарим нэг газар хэрэгтэй биш бүр хужаа тустай байхад халахыг хүн хурдж толгоон дээрээ гаргав. Гарсан дээрээ бидний улсыг ядуурлаар балбар буруу зүйл биднес нүч цаагаараа аргалсан гэдэг хүмүүсийн холоор дүрж таргална. Ийм тэнгид заасан нэг том толгой хэлсэн үгийг сонсоход ямар ч хэрэг олгоо годамжны 10 настай хүмүүсээс доллар бодолтой гисэн мөртөө парламент гişүүх юм цолтой өөр минь хүч бай ард түмэн хэлмээр байна ард түмэн нөлөөлөн хамтаа бүхэн хиймээр байна халахын хүмүүс ингэж зохиол хараас сэтгэж байна хараад ийцэн 76 хах шамар байна өөр минь хүч бай ард түмэн хэлмээр байна ард түмэн нөлөөлөн хамтаа бүхэн хиймээр байна халахын хүмүүс ингэж зохиол хараас сэтгэж байна хараад ийцэн 76 хах шамар байна би биш миний мөнхийн ард түмэн өсөж бид биш бидний хүүхдэрээ дөгөө өсөж байхад би аргагүй өвдөн дээр сөхөрж гэтэл миний эцэг хүүхэд хүүхдийг ирсэргэж халахын батар сөхөрж байгаагүй хэмээн сануулсан халахын халуун цэцэг минь цэжин дотроос арцгаануулсан гिचи цаатай ирчүүдийг би үгээрээ алхахтыг учир нь би та нар биш хүрээдэг алалцсан 76 амьдрал болсон ард түмэн нолоогүй тэд мөнгө босос биш та нарыгаас ч бодоогүй сонгол ялтай ард түмний амснараа хоолоогүй өшир Монголын ядуурлыг тэд ердөө тоогоогүй их баярын биеийн бодор Монголд захад бэлэн ийм хүмүүс 76 өшөө байгаа бүгд мэднэ байгальтай хараач өгч байгаа хинч хэлэн тэнгэр газараа шүтгээ байсан ийм скавшиг дийлдэн өөрийн хүч байна ард түмэн хэлмээр байна ард түмэн мэдүүлэн хата бүхний хиймээр байна халахын хүмүүс ингэж зохио хараас сэтгэж байна хараал эцэн 76 хах бот шамар байна өөрийн хүч байна ард түмэн хэлмээр байна ард түмэн мэдүүлэн хата бүхний хиймээр байна халахын хүмүүс ингэж зохио хараас сэтгэж байна хараал эцэн 76 хах шамар халах хүний итгэл сэтгэл харцаас нь дарагдаж хөх Монголын газрынуудыг харийнхан зарагдаж 2 сая хүмүүсийн төвчээр үлдэх барагдаж энэ бүхнийг биелүүлсэн 76 талархаж 76 та нар дэлийн ард түмэн хүч би халахын хүмүүс нэгдээ босоо хинч засаж чадахгүй дээрээс тэнгэрс харан суугаа бидний эцэг бүгд бидэрт хүч өгөн нэмээс бидний өмнө сөхөд хөх бүхс тэнгэрийн хүмүүсд одоо бүгд сэрцгээ хөх тэнгэр газрынуудыг байгаль ихэн шүтцгээ 76 дагаа байвал хатуухан мөргөн бидний өмнө харийнхнуудыг эзэн суудалд өргөн Монгол ард түмэндээ өдөрч чадахгүй харагдана хутлаа бахан амлалт тавьж тэрэндээ өөртөө дарагдана хачиг хитэн зүлэндээ нэг сүртэй маргалдана ингээ бодлоо шалгалсан гिचиг нэрсэг санагдана эмээс миний ард түмэн нэгэн цуглаж босцгоо бидний ухаан хүч нийлүүл Монгол орноо босгоно өчир Монголоо гисэх халах хүний чин сэтгэл Монгол улсын минь авч яв ганц итгэл ойлгосноо шүү хэлэн за молгон талхын чин хатаас шаат хэлэн за монголчууд сэтгэлээр нэгцгээ ойлгосон болтугай